Бас хэлэх хэдэн санаануудаа зориуд одоо бүр хэлье гэж бодож байгаа. Ялангуяа одоо ажлын хэсэг дэмжигдээд ажлын хэсэг байгуулагдах юм бол бид юун дээр илүү анхаарч төлөвлөж ажиллах бас зориуд анхаарах хэрэгтэй. Тэгэхээр бид өнөөдөр нэг салбарын тухай биш, хүний амьдралын чанар, нийгмийн шударга байдал, эрүүл мэндийн үр дүнг хамтдан сайжруулах системийн өөрчлөлтийн тухай энэ хууль яригдана гэж ойлгож байна. Нийгмийн ажил бол ядуурл, хүчирхийлэл, архаг өвчин, сэтгэл зүйн асуудлаар зэрэг олон хүчин зүйл огтлцдог тэр зэг дээр ажилладаг. Тиймээс энэ хууль бол зөвхөн нийгмийн хамгааллын биш, эрүүл мэнд, боловсрол, хууль зүйн, санхүүгийн салбарын уялдааг бий болгох ёстой. Тийм учраас ажлын хэсэгт оруулахдаа бид бүр анханаас нь зөвхөн одоо эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагуудаас гадна сангийн яам, хууль, боловсрол бүгд энэ чинь уялдаж ажиллах ёстой. За нэг 5 зүйлийг би бас зориуд анхааруулж хэлмээр санагдаж байна. Нэгдүгээр энэ эрүүл мэндийн нийгмийн ажлыг хуульчлах. Түрүүн Сарамжлан гишүүн хэллээ, маш их чухал зүйлийг ялгаа гаргаж хэллээ. Эмнэлэг бүрт нийгмийн ажилтны үүрэг, оролцоо тодорхой болох хэрэгтэй. Ялангуяа хавдар, архаг өвчний үед эмчилгээ дангаар хангалтгүй нийгмийн дэмжлэг заашгүй шаардлагатай. Эмчилгээний үр дүнг хэн хариуцах? Эмчилгээний дараах нийгмийн энэ бодлого өөрөө их чухал. Хоёрдугаарт кейс менежмент тогтолцоо гэд бид бас яриад байгаа тийм ээ. Энийг бас анхаараарай. Нэг иргэн, нэг гэр бүл болон олон байгууллагаар явж удирдлагатай үйлчлэг авах системийг энэ хуульд суулгах ёстой бүр анхаараар. Гуравдугаарт нийгмийн ажилтны мэргэжлийн стандарт лицензийг ярьж байгаа их баярлалаа. Санчлан шүү. Чадвар, ёс зүй, хариуцлагыг тодорхой болгож үйлчлэгийн чанар дэвшлэн тийм ээ. Тэгэхээр энэ стандарт болох асуудал дээр бол 100% санал нэг байна. Дөрөвдүгээрт санхүүжилтийн бодит механизмыг бид одоо оруулахгүй бол хууль гараад байдаг, хэрэгждэг. Сайн хууль бичгээс илүү хэрэгжих боломжтой санхүүжилтийн тогтолцоог хамтдан шийдэх нь чухал. Тийм учраас сангийн яамны оролцоог эхнээс нь бий болгох ёстой. Тэгээ дараа нь одоо тиймч мөнгө байхгүй, иймч мөнгө байхгүй, энийг батлахгүй, тэрийг батлахгүй гэдэг яриа байж болохгүй. 5-дугаарт салбар хоорондын уялдаа, эрүүл мэнд, боловсрол, хууль зүйн, нийгмийн хамгааллын байгууллагуудын мэдээлэл үйлчилгээ уялдах энэ хуульд одоо чухал үр дүнтэй. Тийм учраас ажлын хэсэг байгуулвал байнгын орон дарга та энэ дээр бүр онцгой анхаарч мэргэжлийн ийм одоо баг байгуулах дээр онцгой анхаарай. Тэгэхээр би бол нэг дүгнэж хэлэх гээд байгаа. Энэ хууль бол их Сарамжлан гишүүнд би зориуд баярлалаа гэж хэлье. Энэ хууль батлагснаар бид асуудлыг дараа нь засах биш, эрт илрүүлд урьдчилан сэргийлэх гэдэг үг хэллээ та. Хоёрт иргэний системийн хооронд гээхгүй байх энэ чухал юм байхгүй юу? Өдөр болгон энэ халамж авах шаардлагатай болж байгаа улсуудыг бид гээдэн шүү. Тэгээ системийн хооронд хаягддаг. Нийгмийн эмзэг бүлгийг бодитоор хамгаалах суурийг тавина гэж харж байгаа. Тийм учраас одоо их чухал зүйл бүгдээрээ хамтраад ажлын хэсгээрээ улам сайжруулж энэ одоо амьдралд хэрэгжих нэмэх санал үнтэй.